Энэ 3 жилийн хугацаатай гэрээний ерөөсө бүр анхнаасаа л гол яригджсэн асуудал нь манайхны нөгөө үйлдвэрлэлд эрсдэл учрах асуудал байсан шүү дээ. Эрсдэл байна. Нөгөө талдаа бол бидэнд худалдааны орон зайг нэмэгдүүлж байгаа, экспорт нэмэгдэнэ гэдэг эерэг дүн бас байна, давмгаалах юм аа л гэж дүгнэлт тайлбарлаад байгаа. Тэгээд миний ойлгож байгаагаар энэ яг худалдааны тэр эдийн засгийн ашигасаа гадна худалдааны олон улсын харилцагчдын тоог нэмэгдүүлэх ийм бодлогын шийдэл бас байгаад байна. Түрүүн Ягуяр сайд бас хэлнэ л. За тэгэхээр нэгэнт бодлого юм бол тэгвэл Монголоос гаргаж байгаа бүтээгдэхүүнийг, масс бүтээгдэхүүнийг одоо бид нар жижиг дунд үйлдвэрлэл маань хэдийгээр энэ өндөр эрсдэлтэй гэж үзсэн боловч бодлогын шийдвэр гаргаж байгаа учраас бодлогоор та бүхэн аваач гэдэг асуудлыг тамир байгаа юм. Монголын масс бүтээгдэхүүнүүд юу байх вэ? Бид нар бол одоо байгалийн эрдэс чулуу ихтэй газар, цементийн үйлдвэрлэл, базальт, теолит, ийм эрдсээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн явандаа тэгээ төмрийн бэлтгэж байна. Эднэр бол маш өндөр өрсөлдөх чадвартай, өртөг багтаа, өндөр чанартай, евро стандарттай. Энийг хоош нь гаргах гэхээр зэрэг ийм лабораторийн хил гайлын процедур яриад юусоо болдоггүй. Тэгээ тэрийг тийм хүн суртлаа юу та зүгээр нэг юм техник стандартын юм шиг шалтгаанаар миний харж байгаагаар бол ингээд хориг тавиад иддэг. Тэгэхээр энэ дээр эдийн засаг хөгжлийн яам хариуцсан хүмүүс маань энэ дээр бүр юм бодлого тавиад бодлогоор хамтарч ажиллаж байгаа бол та бүхэн процедурыг судлаа. Одоо бол Оросын улбаны улс жишээ нь Белорусаас, Казахстанаас цемент аваад тэгэл Европын хэсэгтээ эргэлжээ таавсан Сибирлүү зөөгөөд өнгөрсөн жил цемент хэрэглээ нэлээд өндөр өссөн юм байна л. Тэгэхээр энэ бүс нутагт нь ядаж ойрхон хажууд нь байгаа юм дээр Монголын бүтээгдэхүүнүүдийг оруул гэдэг ийм зүйлийг тамир байгаа. Ингэж л бодлогын хувьд бол жинхнээсээ хэрэгжих байх. Тэгэхээр ийм масс материал, барилгын материал, чулуун, эрдэс чулуулгын ийз, төмөрлөг, хар төмөрлөг энэ рүү бол ерөөсөө монголчууд өөрсдийгөө голох хэрэггүй. Энэ тэртээ тэргээс хойр нь бий болцсон. Хүчин чадал нь илүүдсэн. Цаашдаа нэмэгдэнэ. Технологи нь өндөр, өртөг нь бага. Оросын өөрсдийг нь хамтсан төмөр замтай. Тэгээ бодлогоор хамтрах гэдэг бол энийг бас зөрүүлж оруулах. Тэгээ масс экспорт хийх нь манай үндсэн чиглэл байна гэж бодож байгаа. Тийм ажил хэрвээ энэ 3 жилд хийгдэхгүй бол цаашаа үргэлжлүүлэх нь бол ач холбогдол гэж бодож байна. Зөвхөн жижиг дунд хөнгөн үйлдвэрлэл хүнсээр бол манай талд хүртэх ашиг нь бол урт хугацаанд бол тийм өндөр биш лах гэж бодож байна. Баярлалаа. Үнэхээр Монголын энэ үндэсний үйлдвэрлэлд томоохон боломж, том зах зээл нэгдэнэ. Бидний мэдээ зориглого бол энэ худалдаанд учирж байгаа тэнцлийг нөхөх, ашигтай худалдаа руу тэмүүлнэ. За стандарт техникийн шаардлага гэдэг 40 гаруй техникийн шаардлага стандартын ажлууд байгаа. За ингээд гайлын байгууллага хооронд гайлын бүрдүүл, бомб нэвтрэх, гормын одоо уялдуулах, мэдээлэл солилцоогоос ахуулаад манай чанар стандартын байгууллага хооронд, мал эмнэлгийн байгууллага хооронд, урмал хамгааллын байгууллага хооронд олон ийм зохицуултуудыг энэ хугацаанд бид хийх ёстой. Хамгийн сайн одоо зүйл нь энэ хэлцээрд оролцож байгаа нөгөө тал өөрөө энд маш өндөр ач холбогдол өгч дотоод зохион байгуулалт төрийн байгууллагуудаа өгөөд явж байгаа. Хоёр талаасаа шадар сайдын төвшөнд ажиллаж энэ хийх ажлуудаа үндсэндээ тохирсон. Хаана аль байгууллагад юу хийх үү гэдгээ тохирсон. Хаана ямар хүндрэл гарч байгаа гэдгээ зураг авалтуудыг хийгээд тэрийгээ хоёр талаасаа шийдвэрлэе гэж тохирсон. Энэ хоёр улсын төрийн тэргүүний өндөр дээд төвшөнд тохиролцсон төрийн ажлын хүрээнд одоо энэ худалдаа эдийн засгийн хамтаа хөгжүүлэх тэр хүрээнд одоо ажлууд эхэлж байна. Сая би Оросын улбаны улстай бүс нутгийн хамт ажиллагаа хөгжүүлэх яг энэ бодлогын хүрээнд бид бас яг энэ гайлын болон бусад одоо тарифын бус хориг саадыг хэрхэн арилгах уу гэдэг чиглэл дээр ажлуудаа нэлээд хоёр талаас ойлголцлуудаа нэлээд хүрсэн. Үндсэндээ хийх юм а бид нар тодорхойлцсон. Одоо хууль сойрхон батлагдаавал бид ажилдаа орон засгийн газар зохион байгуулалтын арга хэмжээг авна, холбогдох яам газрууд, агентлагуудад үүрэг даалгаврууд өгдөн. Ингээд 8 сар гэхэд хэлцээр хэрэгжихэд Монгол улс бэлэн болцсон байх ёстой. За ийм л одоо томоохон үрээ хамарч ажлыг зохион байгуулалт эхэлнэ.
тэг хаан зангидах үгээд бас асуудлууд байгаа. Худалдааны хуулийг арилд оруулж ирэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Худалдаа өнөөдөр олон ийм тодорхойгүй Монгол улс худалдааны хуульгүй, худалдаа эрхцэн зохицуултгүй яваад байгаа. Худалдаан дээр ялангуяа нэг цонхны бодлого баримтлах зүйл олон зүйл дээр бид анзаарч байгаа. Тэг энийг бас хаврын чуулган гэхэд бид бэлдэж оруулах юм зорилготой ажилланаа. За Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. За ингээд эрсдлээ тооцоод ерөнхийдөө ямар хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх вэ гэж ойлголоо. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагын тариф худалдааны ерөнхий хэлцээрийн 20 дугаар зүйлд энэ хэлцээрд үл хамаарах нөхцлүүд байдаг. Ер нь худалдааны байгууллагын гишүүн улс орон өөрийнхөө хүн амьтны эрүүл мэндэд хамгаалах зэрэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор худалдаанд тодорхой хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна үндэсний аюулгүй байдлыг хангах болон төлбөрийн төлөвлөлийг хамгаалах зорилгоор худалдааны хязгаарлалт тогтоох эрхтэй. Нөгөө талаар энэ худалдааны хэлцээрт манай онцгой албан дотор нэмэх хасах, импортын лицензийн квот тогтоох асуудал хамаараагүй. Буюу эдгээр бодлогоор бид нар эрсдлийг тооцож хамгаалтыг хийж хариу арга хэмжээг төлөх бүрэн болцоотой. За нөгөө талаар дэлхийн худалдааны байгууллагын хамгаалтын арга хэмжээний тухай хэлцээрийг хэрэгжүүлэх юм журамтай байдаг. Энийг Монгол улс засгийн газар 21 онд баталсан. За энэгээр бас мөн дотоодын үйлдвэрлэлд тос тохирол учрах эсвэл уцаж болцсохгүй гэж үзүү хамгаалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгаалтын арга хэмжээ нь гайлын тариф эсвэл импортын тоо хэмжээ хязгаарлалт буюу квоттой хосолсон гэлбэртэй байж болно гэсэн гээд ийм эдийн нэг арга хэмжээнүүдийг бол хийх нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад дотор байдаг бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээ авнаа. За нөгөө талаар хамтарсан ажлын эсвүү хоёр талаасаа гарнаа. Буюу хэлцээрийг байнга дүгнэн, жил болгон жилийн бүтэн үйл явцаар нь дүгнэн. Шаардлагатай барааны нэмэлт хасалтыг тухайн үедээ хийгээд улсын хурлд өргөмөр зөвшөлтөөр явуулчихна. За тэгээд энэ бол 3 жилийн хугацаатай. За бид зах зээлд шинэ зах зээлээ нээн Монголын аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнд орно. Ялангуяа ахаад хэлэхэд цэрүүн бүсийн 200 сая хүн амтай манай уламжлалт 90 оноос өмнөх манай уламжлалт гол худалдаа эдийн засгийн 90% явж исэн зах зээлд бид нар дахин иргэн ирэлт хийж байгаа юм. Одоо бол бид нар тэр бүс нутагтаа манай гадаад худалдааны 10 хүрэхгүй хувь явж байгаа. Тэгэхээр энэ орон зайд энэ том зах зээл рүү манай уламжлалт аж үйлдвэрлэл, хөнгө үйлдвэрлэл экспортын чиг баримтчаатайгаар өрсөлдөнө л гэж хэлхийг хүсэж байна. За мэдээж стандарт зөвшөөрөл хорой цэрийн гэрээ протоколуудыг хийхин тулд энэ байгууллага хооронд төрийн байгууллагууд ажиллаа хийн. Сая Орос улбанд улсын бүс нутгийн хамт ажиллагааны энэ гэрээ хэлцээрийг байгуулах хүрээнд бид нар очиж энэ стандарт зөвшөөрөлтэй холбоотой хорой цэрт дэглэмтэй холбоотой асуудлуудаа зэгслэх энэ худалдаанд оролцогч байгууллагуудынхаа хийх ажлуудыг нийлээ хоёр талаас харилцан тодорхойлсон. Тэгээд гэрээ саяхан батлуул одоо бид энэ их хурлын чөлөө цагт засгийн газар харьяа байгууллагууд энэ худалдаанд бэлтгэх энэ ажлуудаа хийж гүйцэтгэнэ. Энэ хариу арга хэмжээ болон энэ гэрээний хэрэгжилт үр дүнг хянах энэ ажил засгийн газрын төвшөнд төрийн байгууллага хооронд хийгдэж явж байна. Их хурл бол энэ 5 орны парламент бол ерөнхий хэлцээрийн саяхан батлаад хэрэгжүүлэх үүрэг даалгавар нь засгийн газар дээр ногдоод тэр хүрээндээ бид тэр гэрээний хэрэгжилт хангахын тулд энэ төрийн байгууллага хоорондын гэрээ хэлцээрүүдээ хийгээд тэр тарифын болон бусад саад дотор арилгах зэгслэх хэл гайлын нэг систем ойлдуулахаас ахуулаад олон зүйлүүд бид нар бас хийх ажлууд байгаа.